365 эвдрээгүй ирээдүйг бүтээе. Жинхэнэ хараад ямар байдаг вэ? Зяа юу яцхан бамбарна утмэ. Яг тэгээ Солонгос кино үзье гэж сүүлдээ бүр баарыг унтаж байхад чихэн сонсогдож штэ. Нилээн удаан Солонгос кино оруулаагүй тул энэ удаад хараал гэж яг ямар зүйл байдаг тухай харуулах жинхэнэ эвгүй нэгэн киног ярихад бэлэн боллоо. За тэгээд элдв урт удаан тайлбараар яах вэ? Шууд 2025 оны 11 сард гарсан The Savior нэртэй кино руугаа орцгоё. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч цахим хөгжил инновац харилцаа холбооны яам цагдаагийн ерөнхий газар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Монголиагийн зүгээс хамтран хэрэгжүүлж буй үеийнгийн дээрлэхэлтэй эсрэг 365 эвдрээгүй ирээдүг бүтээй аян. Тэгээд мэдээж сурсан ясаараа киногоо үзчихгээд хэр их таалагдсан 10-аас хэдэн оноо вэ гэдгээрээ заавал дүгнээд комент бичээрэй за. Нэгэн гэр бүл машин дотроо их хэл чимээгүй, их хэл эвгүй уур амьсгалтайгаар явсаар эцэст нь нэг шинхэн амьдрах жижигхэн тосгон болон шинхэн амьдрах байрандаа нүүж ирж буугаар кино маань эхэлнэ. Тэрэгцэртэй хүн аавтайгаа их хэл эвгүй харьцаж байгаагаас харуул энэ гэр бүл нэг л таагүй зүйлс тохиолдсон юм шиг байгаа. Нүүж ирсэн эхний оройч болж бүгд залбирч дуусчаад хоолоо идэхээр болоход хүн бас л авруугаа уурлаж харагдах ба удалгүй гинтэл цонхоор нэгэн том хар хэрэг орж ирээд гэрлийг нь хаг мөргөж хоолныхын ширээн дээр нь унцдаг. За ингээд юу ч гэсэн хооллож дуусчаад аав нь буюу манай Юмбом гэрлийн ламп авахаар гарах ба тэр хооронд нь эхнэр нь хүү дээрээ очиод уурлаж эхлэн дээ. Миний хүү хэцүү байгааг ч нь ойлгож байна. Гэхдээ аавдаа битгий ингэж хатуурах. Аав нь хоёулангийн эмчлэх гэж бүхий л зүйлээ хаяад сөөвлөөс ийшээ дөнгөж нүүж ирж байх чинь гээл хэлэхэд хүүн ээж рүүгээ ч гэсэн аав эмч гэсэн мөртлөө намайг бас таныг ч гэсэн эмчилж чадахгүй л байгаа үстэй. Та ингэж худлаа шил зүгээд яах гэсэн. Та бараг л юм харж чадахгүй болтлоо сохорчсон биз дээ. Гээд хөөхий ээж руугаа хүртэл их л муухай зүйлс хэлж харагдана. Энэ үеэр манай Юмбомч машина бариад харанхууд явж байхад гинтэл нэг зүйл урдуур нь орж ирээд мөргүүлчих ба ихэд сандраад бууж очиод харвал бараг л бүхий л биеийн түлэгч гсэн гэмээр нэлээд эвгүй царайтай буурал толгойтой нэг настай хүн байж байхан тэр. Манай хүн ч бас эмчим гэсэндээ гэс дүгнэлт гаргаад гэртээ аваачаад анхны тусламж үзүүлэн эмнэлэгт аваачснаар ашгүй нэг амийг нь аварч чаддаг. Шинжилгээнийх нь хариуг сонсоход бүхэл биеэр нь хорт хавдран тархсан хөгшин байна. Ийм хүнд биетэй юм чинь одоо аль ч эмнэлэг авахгүй байх даа л гин. Цагдаа дээр ч очиод камерын бичлэг шүүлгэж үзвэл энэ хөгшин нь яагаад ч юм манай хүний машины урд бүр албаар орж ирээд мөргүүлсэн байхан тэр. Бүр цаашлан яг ямар нэр устай ямар хүн гэдгийг нь тогтооход хэд их түлэгдснээс нь болоод гурууных нь хээгэн ч авч болохгүй хэмжээнд очисон байна гэсэн тул сураг ажиг гарах хүртэл нь манай хүн юу ч гэсэн гэртээ хэд хонуулгаар л болдог. Хөөхий хүн сургууль дээрээ тэрэгцэр дээрээ суугаад сакс тоглож буй хүүхдүүдийг хараад өмнө нь ямар мундаг сакс тоглодог байснаа бодоод сууж байх ба кадр солигдоход ээжд нь бас өөрт нь яг юу тохиолдсон тухай хальтхан харагддаг. Манай өвний эхнэр хүүхд хоёр нь эв ирүүл байсан ч машины осолд орсноор хүүгийнх нь хөлн бэртэж ахиж хөл дээрээ босох боломжгүй болж харин эхнэр нь баараг л хараагүй болсон л байна лээ. Тиймээс л манай хүн эхнэр хүүхд хоёроо амар жимэр амьдруулахаар төм төчгнөж бум бужгансан сөүл хотоосоо нүүж энэ обокриг их жижигхэн уулын хажуудах жижигхэн тосгонд ирсэн л болж таардаг. За ингээд л өнөө хин гэдэг нь мэдэгдэхгүй хөгснийг авчирсан эхний өдөр хүүн унтаж байхад өнөөх наст нь дээр нь гарчихсан хүнчлөөс нь татаад байна гэдэл их л сонин зүүдлээд орноосоо унаас ирэхэд нэрэл шалан дээр цусны мөр харагдхан тэр. Хүүж гайхан тэрэгцэр дээрээ суугаад цусны мөрийг дагсаар өнөөх настан түр байрлуулж буй гэрийнхээ хажуутлын агуулга руу яваад орчихдог. Манай хүнд ч гэсэн сая машинаараа мөргсөн хүн нь хүүн олж зүүдлэгдээд зочоод сэрэх ба сандраад хүүгээ шалгахад хэдийнэ гараад явчихсан байдаг. Шууд өнөөх настан сэжиглэн хажуутлын агуулга руугаа орох гэхэд дотроос нь түгжчихсэн. Тэгснээ өнөөх настан бөөл цусантэр урсгачсан хүүрүүн мөлхөж ирснээр нэг тийм сонин ховс хэмээр зүйл хийж харагдана. Манай хүн ч эхнэртэйгээ хамт нэг хүр золж аваад агуулгынхаа хаалганы түгжээг эвдээд л ороод ирэхэд хүүн юу ч болоогүй мэт сууж байснаа бүр шууд хөл дээрээ босоод ирдэг. Мэдээж л ээж аав хоёр нь шууд шок. Маргааш нь эмнэлэг ороод хүүгийнхаа хөлний зургийг ахиж авахулахад хизээж эдгэрхээгүй болсон гэж байсан ясан бүр цоо ирүүл яг л хуучных шигээ болсон байна.
байна. Танай гэр бүлд ёстой ид шийдэл тохиожээ л гэнэ. Юу ч гэсэн хүүд нь ямарваа нэгэн зүйл хийгээд эдгээс нэг нь мэдсэн манай хүн ч эхнэрийн хамт өнөөх настанд их л анхаарал тавьж хоол унзаа өгөөд л эхлэх ба шархуудыг нь арчиж өгж байхад нурууных нь ард нэг сонин цагирган сорив байгааг олж хардаг. Энэ шинэ газар биднийг ивэлээ гэдэл нэлээд үхмэл харилцаатай болчихсон байсан манай хэдийн нүүрэн дээр ч хөөхи овоо Мишель тодроод л эхлэх нь тэр. Хүүнч дугуугаа унаад хичээлдээ явдаг болох ба нэг хөршин үүнийг нь олж харснаар мэдээж л тосгоноор нэг ховжив тархах нь тэр. Хөөхи хүү инээ талдаа л хичээлдээ ирэхэд ангийн найзууд нь юу вэ чи худлаа тэрэгэнцэр дээр суугаад биднэрээр тоглоодсон юм аа гэдэл ярилцаж байхад багш нь орж ирснэ. За бүгдээрээ сууцгаа. Энэ Минжээ дахиад ирээгүй мө. За хичээлдээ орцгоо хэлхэн. Энэ Минжээ гих дүр нь хооштой чухал дүр учраас манайхан сайн нэрийг нь тогтоогоод аваарай. За манай хүн ч өнөөх настан хин гэдгийг нь олж мэдхээр ойр хавийн тосгодуудаар хаа сайгүй л настны зурагт хуудас нааж тарааж явхад нэг хүн нэг тараах материалыг харснаа эн чинь нөгөө обокрын уул биш үү? Наад уулыг чинь хүмүүс хараагдсан уул гэдэг шүү дээ. Тентхийн тэр тосгонлуу баараг л хүн зөвлөдгөө. Гэхдээ тэр тосгоны хүмүүс нь тосгоныгоо ид шидийн тосгон гэж нэрлэдэг гэдэл нэг л сонин зүйл хэлхэн тэр. Өөрөөр хэлбэл тэр сонин гээд байгаа тосгонд нь манай хэд яг одоо нүгэд ирчихсэн байгаа л гэсэн үг. Энэ үеэр тосгоны сүмд нөгөө манай хүний хүүхдийг шууд хөлн идгээд дугуй унаад ихэлснийг нь харсан хөршин тухайн сумын пасторт ховж ив хүргэснээр өнөөх пасторч шууд манай хэдийн ирхэн тэр. Тэгснээр танах манай тосгонд шинээр ирсэн штэ тий. Би сүмээс явж байгаамаа танилцаж мэд мэдэх гэсэн юм гээл гэрт нь орсноо шууд танай хүүгийн тухай сонссон. Манай тосгон ид шидийн тосгон гэгддэг мөртлөө ид шид тохиогоогүй маш олон жил болсон. Тийм учраас та манай сүмд ирээд өөрсдийн энэ түүхээ яриад хүмүүст итгэл найдварыг нь буцаагаад өгч болох уу гээл гуйсаар байгаад манай хүний эхнэрийг зөвшөөрүүлчихдэг. Манай хүний эхнэр ч сүм орон тосгоны цөөн хэдэн хүний өмнө яаж осолд орсон ямар хэцүү үеийг туулсан. Гэтэл энэ тосгонд ирээд хэдхэн хоноход хэрхэн ид шид тохиож хүүн хөл дээрээ боссон гэдэл ярихад тосгоны хүмүүс ч хөөрхий дуулж хуурдаад манай хүний эхнэрийг тойрч бүчээд бүгднгийнх нь итгэл найдвар буцаад ирж байгаа мэт л харагддаг. Гэтэл цаана нэг эмэгтэй сүмийн пастор руу надад тэр ид шид чинь хизээ тохиох юм бэ? Нөхөр маань өгснээс хойш би даатгал энтер гээд бүх мөнгөө сүм таньдуулсан штэ. Гэтэл яагаад одоо бүр хүү маань гинэт өвдөд эхэлвэ гэдэл уурлаж харагдана. Үүнийг нь манай хэд харчих ба сүмийн пастрын гуйлтаар манай Юмбом эмч болохоор энэ эмэгтэйгийн хүүг очиж үзэхээр гэрлүүн хамт явахаар болдог. Гэрт нь очиод хүүг нь үзвэл зөв зүгээр байснаа яг 4 хоногийн өмнө гинтэл хөл дээрээ гიშгэж чадгаа байсан гэх ба тэр өдөр нь яг манай хүний хүүхдийн хөл нь бас л зөв зүгээр байжснаа шууд л идгэрсэн өдөр л болж таардаг. Манай хүнч бүр гайхан хөлийг нь үзвэл яг нөгөө насны хүзүүн дээр байсан шиг сонин цагирган сорив байх ба энэ юуны сорив бэ гэтэл өөдөөс нь өнөөхөө мэдгүй зөв зүгээр унтаж байгаа хар дараад сэрэхэд хөл дээрээ гიშгэж чадгаа болчихсон байсан. Бас наад сорив ч нь өөрөө л гараад ирсэн гээл хэлхэн тэр. Энэ хүүхэд нь манай хүний хүүхдийн ангийн нөгөө хичээлдээ ирээгүй хэд хонсон гэдээсэн Минжээ гэх нэртэй хөвөл болж таардаг. Манай хүн ч энд нэг л зүйл биш байна да гэдэл яаран сандран гэртээ ирээд хүүгийнхээ өмнөдийг дээшлүүлээд хөлийг нь үцгэд хүүгийнх нь хөл дээр ч гэсэн өнөөх сорив байж ахын тэр. Хүүгээсээ гайхаад энэ соривныхын тухай асуудал мэдээж бас л гинтэл тэр хөл нь эдгэрдэг өдөр энэ сорив нь гараад ирчихсэн л хэн. Ерөнхийдөө бол нөгөө настан манай хүний хүүхдийн хөлийг эмчилж өгсөндөө биш өөр хүүхдэд хараал хийгээд сольчихсон л хүү дээ. Энэ сүрхий ид шидгээд байгаа нөгөө авааны хуулиар нэг талд нь ид шид бол хариу болгож нөгөө талд нь яг энэ тэнцүүлж очдог хараалал болж таардаг. Торон дундуур нь гясныг маш чухал зүйлийг сануулгах юм. Цахим орчинд бөөн л үеийнгийн дээрлэхэлтийн тухай мэдээ энтер гараад тоорон ч гэсэн иймэрхүү зүйлд ямар дургуугээ та хэдэд зөндөө хэлжсэн шүү дээ. Үеийнгийн дээрлэхэлт ямар үр дүнд аваачдаг гэдгийг харуулдаг бүр хит хитэн киноож тайлбарлаад оруулсан байгааг манайхан мэдж байгаа шүү дээ. Тэгвэл цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Монголиагийн зүгээс үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг 365 эвдрээгүй ирээдүг бүтээй гэх маш гоё ураатай аян өрнүүлж байгаа юм байл шүү. Манайхан энэхүү аяны тухай бүр илүү дэлгэрэнгүй мэдээллийг Facebook дээр Mongolia пэйжээс шууд аваарай. За тэр тусмаа боловсролын байгууллагын орчинд бүртгэгдсэн дээрлэхэлтийн 41.4% нь цахим орчинтай хавсарсан хэлбэртэй байгаа гэхлээр бүр л аюултай, бүр л муухай болоод байгаа. Тэгэхээр тоороогоо үздэг манай бамбарнууд энийх нэрийдлэр нэгнийгээ дээрлэхэж огт болох
ажиллахгүй шүү. Мөн дээрлэхүүлж байгаа найзынхаа төлөө бүр заавал дуурч хамгаалж аваарай за. Мэдээж тэгээд дээрлэхэлд үргэлжлэвэл гэмт хэрэг болдог гэдгийг битгий мартаарай. За буцаад кинонд орцгоё. Манай хүн ч өнөө настан дээр очиод чи миний хүүд ямар новшоо хийсэн, яагаад ийм зүйл хийсэн юм гэж уурлан асуухад өнөөх нь юу ч хэлэлгүй зүүнээр инээгээд л байхан тэр. Маргааш нь ч болоход нэгэн хар маск, хар маалгаатай нэг сэжигтэй хүн манай хүний гадуур наасан нөгөө саяны настангийн тухай зурагт хуудснуудаас нэгийг хуулаад авч харагдах ба гаран дээр нь яг ижилхэн өнөө цагирган сорвч мөн харагддаг. Манай хүн ч энэ зүгээр нэг ид биш нэг талаараа өөр хүнд хараал болчихсон юм байна гэдгийг нь мэдсэн тул нэлдэв хил амнаас айгаад өөрийн наасан зурагт хуудснуудаа буцаад чимээгүйхэн авч явж байхад яг нэг зурагт хуудсыг нь ураад л аваад явчихсан харагдана. Тэр Минжэгийн хүүч гинтэл тэрэгэнцэр дээр суух болсноор оронд нь сургуулийн саксны багт манай хүний хүүч шууд урилга аваад л орохоор болчихсон тэр. Энэ үеэр сүмийн пасторч манай хүний эхнэрийг найрч байгаад өнөө суумгаа олсон Минжэгийн ээж дээр нь очиж сэтгэл санааг нь жаахан дэмжээд өгөөч гэж гуйсаар байгаад л аваад явчихдаг. Минжэг хүүгийн ээж чөөрхийн нөхөр нь байнга зодож зовоодог байсан. Тэгсэн нэг өдөр согтуу явж байгаад өөрөө усан чивээд өгчихсэн. Гэхдээ тосгоны хүмүүс өөрийг нь нөхрөө түлхээд алчихсан гэж ярьдаг. Бүр хүү Минжэг нь гинтэл ямар ч шалтгаангүй суумгаа болчих үед үүлийн үрээ эдэлж байна гэж хүртэл ярьдаг гэж хөөрхий хамаг амьдралаа л ярьж харагдана. Манай хүн ч хүүгээ буцаа цагсан бөмбөгөө тоглоод ихэлснийг нь их л бахархаад хараад сууж байхад гинтэл утсанд нь хамгаалтын дохио ирэх ба гэрлүүгээ яаран сандран яваад очиход хамаг л юмыг нь онгицоод ажчихсан байх ба хажууд агуулх руугаа ороход түрүүн гарсан хар маск хар маалгаатай нөхөр би чамайг ямар удаа хайсан гэж бодож байна гэж өнөөх настанг аваад л гарч явж харагдана. Манай хүн ч гүүгээд очиход өнөөх халдагч нь ид чи зөвхөн чамд л байх ёстой гэж бодоо юу. Хүмүүс энэ тухай олоод мэдчихвэл чи яах юм? Чи өөрийгөө сонгогдсон энтер гэж битгий андуураад бай. Энэ ид чид эхнээсээ л зөвхөн минийх байсан гэж шууд манай өнлөө дайрч эхлэхэд ашгүй хүүн гарч ирэн хурцдаж унгааснаар аврагддаг. Хүүн ч мөн өнөөх халдагч залуугийн гаран дээрх яг өөрийнхтэйгээ ижилхэн сорвийг хараад ерөнхийдөө баарг л юу болоод байгааг мэдчихшгэл болдог. Мэдээж л манай хүн энэ ид чид зэрэг нуухын тулд цагтаа дуудлага өгөн зүгээр л манад нэг хүн хулгай хийх гэж ороод зүхтаад явчихлоо. Бусдаар зүгээрээ би бас царай энтрийн нэгсэн харж амтсангүй л гэж хэлчихдэг. Цагдаа нар ч энэ хүн мөн үү гэд нэг 90 сурвалжлагч буй хүний мэдээллийг харуулхад өнөөхөн мөн байсан ч манай хүн гэрийнх нь хаягийг олж харцгаад биш би царайг нь сайн санахгүй байна. Гэхдээ энээс бол нэлээ өөр царайтай хүн байсан гэж худлаа хэлээд л явуулчихдаг. Эхнэртэй ч зүгээрээ ингээд чимээгүйхэн өнгөрөөчхий. Тэр настан ч гэсэн ядарч байгаа байлгүй дээ гэж булзааруулахад юу болоод байгааг ойлгочихсон хүн ч тийм ээжээ ингээд мартчихъя гэж манайхэд зүгээр л өнгөрөөх оролдог. Оройн өөрийнхөө хөлийг хараад санаатай биш ч гэсэн ангийнхаа хүүхдийн хөлийг баарг л булаасандаа хөөхий бас их л гимшиж байгаа л харагдана. Манай хүн ч унтаж чадахгүй интернетээр энэ тосгоны тухай мэдээллүүдийг үзвэл бүтэн саажилттай охин энтер шууд идэгрээл ёстой л нэрэл нэг бөө ид чид болж байснаа. Гинтэл сүмд нь гал гараад тэрнээс хойш ид чид гих зүйл нь алга болсон гих мэдээллүүд зөндөө л байж байдаг. Гол хүн нь галт түлэгдээд алга болсон учраас л ид чид нь алга болсон юм шиг байгаа. Бүүрэл тэсэлгүй элдвийг асуухаар хажууд агуулх руугаа ороход өнөөх настан огцом гарч ирээд манай хүн рүү чи энэ ид чидийг үнэхээр хамгаалмаар байна уу гэж хөлнөөс нь татаж харагдана. Кадр солигдож өглөөч болчихсон байх ба манай хүн хоолоо идэж байхад гинтэл гар нь яг л өнөө настангийнх шиг болж харагдаад цаанаа л нэг тогтургуул байхан тэр. Эхнэр нь ч та хоёр надаас нэг л юм нуугаад байна да гэж асууж эхлэхэд манай хүн ч тэсэлгүй одоо хүртэл мэдсэн бүхий л үнэнгээ хэлчих ба эхнэр нь энэ бүхнийг мэдсэн хэдий ч өөрийнх нь нүдний хараа өдөр ирэх тусам бүр л муудаад байсан тул шууд л өнөө настан дээр очиод манай гэр бүл тусалж байгаад баярлаа. Харин одоо би миний нүдийг эмчлээд өг гэж дайрчихдаг. Өнөөх настанд шууд л цусаар ханиалгах ба манай хүний эхнэрийн гартаа зүүж байсан бугуувч нь шууд л тасарч харагдана. Хамгийн эвгүй нь энэ бугуувчийг өнөөх хөөхий Минжэгүүгийн ээж нь манай хүний эхнэрт их л найрсаг хандан миний өөрийн гараараа хийсэн бугуувч шүү энтергээд л өгсөн тэр бугуувч нь байхан тэр. Удаачгүй өнөөх сүмийн пастор болон тосгоны хэсэг хүмүүс ахаад манай хүний эхнэрийг сүмдээ ирэхийг гуйхад эхнэр нь шууд зөвшөөрөн сүмд очиод би энэ ид чидэнд итгэж байна. Би улам илүү бурхан залбирах болно энтергээд л ярьж байхад нэрэл нүднийх нь хараа шууд сайжраад ирэх ба нөгөө талд нь өнөөх Минжээ хүүгийн нүднээс нь улаан цус олгоод хөөхий хүү хараагаа алдаад л эхлэхэн тэр. Манай хүний эхнэрийн хараач бүрэн орж тэр хаваар нэг хүмүүс орилолдоод ид чид манай тосгонд албан ёсоор буцаад ирлээ гэж баярлаж харагдах ба яг тэнд нь өнөө халдагч залуу сууж
байснаа гарч явж харагддаг. Маргааш нь эмнэлэг ороод нүдээ үзүүлтэл яг л хүүгийнх нь хөл шиг ямар ч найдваргүй байсан нүд нь зөв зүгээр болчихсон байх ба манай хэд ч эмнэлгээс гарах гээд явж байхад нэг л хүн орилоод байхлаар нь гайхаад хартал Минжээ хүүгийн нүднээс нь битүү цус урсчихсан ухаангүй хэвтэж байх ба ээж нь тэрүүгээр нэг яагаад миний хүү гэж яагаад гэж орилоод л байж байхан тэр. Сүмийн пасторч Минжээ хүүгийн ээж дээр нь очин юу вэ хүү чинь яачихсан юм? Ээжид манай тосгонд буцаад ирсэн штэ. Дөнгөж өчигдөрхөн манай тосгонд шинээр ирсэн Юмбомын эхнэрийнх нь нүд хараа орчихсон штэ гэд хэлснээр энэ Минжээ хүүгийн ээж мэдээж шууд ерөнхийдөө нэг тийм солилцоо маягийн юм болоод байна гэдгийг нь ойлгож авдаг. Манай хүний эхнэр рүү залгаад байх ба манай хүний эхнэрч хаалганы цаанаас хараад хэний нүдийг авснаа мэдчихсэн тул айгаад дуудлагыг нь огт авч чаддаггүй. Эмнэлэг дээр нөгөө халдагч залуу ахаад харагдсан тул манай хүн хүү эхнэр хоёртоо шууд гэртээ хараад юмаа бэлдэж бай гэж хэлчихээд л өнөөх халдагчийн араас нь явсаар гэрт нь ороход өнөөх нь шууд л өдөөс нь дайрч эхэлдэг. Нилээн лалцаж байгаад манай хүн хөлдөө хүртэл гутгалуулаад сүүлдээ сэргэлэнтэж байгаад өнөөх халдагчин хүзүүнд нь аптек зоож унгачгаад цаад өрөөнд нь ороод орон дээр хүнжлийг нь сөхөөд үзтэл бүтэн саажилттай болчихсон нилээн том охин хэвтэж байхан тэр. За эндээс л ерөнхий утга учир нь тайлагдаж эхлэн дээ. Энэ халдагч залуу 10 жилийн өмнө тосгоныхаа 7 настай бүтэн саажилттай охинд их л тусуулж байгаад өнөөх ид шидийг нь ашиглаад эдгэж эхлэе гэсэн чинь тэр охиныг нь эдгээгээд харин тэр саажилт нь өөрийнх нь төрсөн охинд нь өгөө авааны хуулиар хараал болоод ирчихсэн юм байна лээ. Тиймээс л тухайн үед тэр уурандаа сүмийг нь галдаад явчихсан ба охиноо буцааж эдгэхээр одоог болтол тэр настан хайж явсан ид шидийг нь биш харин нөгөө тал болох хараалыг нь хүртсэн нэгэн өрөвдөлтэй залуу болж таардаг. Манай хүнч бүр гайхан цаана нь байсан нэг дэвтрийг аваад нээтэл яг л энэ нэг талд нь ид шид бол нөгөө талд нь буюу хариу нь хараалаар очисон тухай маш олон сонин дээрх мэдээний хэсгүүд харагдахад манай хүн энэ олон жил явагдсан энэ муухай гинжин хэлхийг таслахгүй бол нэг талдаа ид шид мэд боловч нөгөө талдаа хараалуулж асар олон хүний амьдралд лайвуулж бүр цаашлан маш олон хүний амь насанд хүрж байгаа гэдгийг нь одоо л нэг ойлгож авдаг. Манай хүнч яаран сандран гэртээ ирээд хамаг ачаа бараага бэлдээд л одоо энэ тосгон аюултай шууд явцгаая гэж машиндаа суугаад явах ба яг л Опокриг их хаягнаас хэтрээд л явхад шууд гэрт нь агуулгад нь байгаа өнөөх наст нь сэргээд дээш харахад хүүгийнх нь хөл буцаж шууд муудаад л эхнэрийнх нь хараач гсэн муудаад нүднээс нь шууд цус олгоод л эхэлдэг. Ерөнхийдөө бол энэ хараалтай Опокриг их тосгоноос гарвал ид шидгээд байгаа зүйл нь буцаад байхгүй болно гэдгийг ойлгосон манай хэд аргагүй ирхэн шууд жолоогоо эргүүлээд буцаад гэртээ ирлээ дээ. Манай хүнч газ агуулах руугаа ороод өнөөх настангаас бүгд миний буруу, миний хүү эхнэр хоёр туслаачтай гуйж байна гэхэд өнөөх настан манай хүнээс яг л нэг юм хүсэж байгаа мэт л өөдөөс нь их л эвгүй гөлрөөд л байхан тэр. Удаачгүй гаднаас бүх зүйлсийг хэдийнэ ойлгосон өнөөх Минжээ хүүгийн ээж нь галзуу мэтл гартаа хадуур орчихсан орж ирээд яагаад заавал миний хүү гэж яагаад миний хүүгийн нүд хөлийг нь хулгайлж байгаа юм гэж манай хүн рүү шууд дайрч эхэлдэг. Энэ чимээнээр нь манай хүний эхнэрч орж ирэхэд өнөөх Минжээгийн ээж манай хүний эхнэрийг ална гэж шууд улаан галзууд арих ба нэлээд ч ноцолдож байгаа дашгүй энэ нэг хүүхнийг дарж аваад дуусгах гэж байхад өнөөх муухай хадуураараа манай хүний эхнэрийн хоолойг нь шууд хэрччихдэг. Манай хүнч галзууртлаа урлан өнөөх хүүхнийг доороо дарж аваад хоолойг нь богоод бүр яг дуусгах гэж байснаа энэ муухай гинжин хэлхээ ингээд л яваад л байх юм байна гэж бодоод өнөөх хүүхнийг тавьж явуулаад үхчихсэн эхнэрээ агуулгаас гаргаж тавьж байгаа буцаж орон настангаас ганцхан зүйлийг гуйдаг. Тэр нь мэдээж л эхнэрийг минь буцаагаад амьдруулж өгөөрэй. Хариуд нь намайг ав гэж шууд л өөрийнхөө хоолойг хэрчээд л унцхан тэр. Гэтэл өнөөх хөдөлж чаддгүй байнга л биеэс нь цус урсаж байдаг настан чинь нүд нь хавхаар уснаа асар хурдан манай хүний дээр гарч ирэн хоолойноос нь атгаад суллахад манай хүний ч нүд нь хавхаар уснаа үхэлгүй амьд үлдэж харагдана. Тэгснээ өнөөх настан өөрийгөө золиослож чадсан нэгэн л ид шидийг бүтээж чадна. Миний хараалыг тэсэж чадсан нэгэн л миний аврагч болно. Хэмээн хэлснээ муухай инээгээд л үн султлаа шатаад л алга болчихдог. Ерөнхийдөө бол манай хүний саяны эхнэрээ аврахаар өөрийнхөө амийг золиослдог үйлдэл нь энэ гайтай нэг талдаа ид шид хийж нөгөө талдаа хараал хийдэг чадварыг нь өвлөн авах дараагийн хүн болгочихсон л гэсэн үг. Мэдээж л агуулгын гадаа эхнэр нь ч гэсэн буцаагаад л амьлаж харагдана. Хэсэг хугацааны дараа яг л нөгөө Опокри уулын замаар нэгэн хүн машинтайгаа явж байгаа санаандгүй хүн мөрөгчих ба буугаад харуул манай Юмбом яг л өнөөх настан шиг төрхтэй болчихсон зогсож буугаар кино маань
дуустдаг. Өнөөх заваа настан анхнаасаа л манай хүнийг энэ муухай хараалыг нь өвлөж авах дараагийн хүнээрээ сонгоцсон байсан юм шиг л байгаа. Яа, за солонгос кино ч эвгүй эхэлж байна шүү те. За тэгээд одоо араас нь Аз кино тэр тусмаа солонгос киногоор бөмбөгдөөд эхлэх тул манай бамбарнууд юу гэхэ мэдж байгаа штэ те. Лайк сабадараа зүсгэлээ сууж байгаарай. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе.